Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Автартай хамт олон сүүлийн бас бичлэгээр уулзсангүй. Тэгээд энэ удаагийн онцлогоор болохоор K1-ийн тоноглолтой бас нэгэн тансаг G-class танилцуулахаар бэлтжлээ. Тэгээд сүүлийн үед бид нэр ялангуяа маш их завгүй байлаа. Сүүлийн 2 сар гаруугийн хугацаанд үндсэндээ бас гадаадаар яваад нэлээд ажлуудыг амжууллаа. Тэгээд энэ хугацаа үр дүнд нь болохоор бид нэр өмнө бас ингээд Lexus 600 гэдэг автомашиныг жоохон өөлөд бичлэг хийжсэнийг санаж байгаа. Тэгвэл бид нэр яг өөрсдөө яг энэ алдаануудаа бүгднийг засаад гэх юм уу дэлхийн хамгийн тансаг Lexus 600 гэдэг автомашиныг яг 5 сар 6 сар хугацаанд тоноглуулад өөдрүүлээд Монголд аваад ирчихсэн байгаа. Хоёрдугаар бид нар чинь бас саяхан Tesla Cybertruck гэдэг машиныг мөн адилаас American дизайнер Фредерик Бурчард гэж хүнтэй бас хамтраад Cybertruck гэдэг машиныг Монголд Америкт тоноглуулад бас Монголд аваад ирчихсэн. Ийм ажлуудыг амжууллаа. Тэгээ бас энэ жил бас эхэлж байгаатай холбогдлолтойгоор автоцын зүгээс ямарсан 2 нэг гоё машин Монголд бас аваад ирчлээ. Тэгээ удахгүй бас дараагийн машинууд бас наашаага удахгүй Монголдо ирээд тэгээ зурлаараа бичлэг хийгээд явах болно. Энэ удаагийн дугаард онцолж байгаа K1-ийн машины талаар ярилцъя тийм ээ. Тэгэхээр ер нь автомашин тоногсон машин гэж юу юм бэ гэдэг талаар товчхон ярьчих. Тэгэхээр юу гэдгүү гэхээр хүмүүс ингэж боддог шүү дээ. Одоо нөгөө юм Brabus-ын тоноглолтой ч юм уу тоноглолтой G-class машинуудыг тэндээ үйлдвэрлэдэг гэж бодоод байдаг. Тэгэхээр нэгдүгээр огт тийм зүйл байдаггүй. Үндсэн процесс нь яаж явдаг вэ гэхээр Mercedes-Benz брэнд үү Daimler компани өөрөө эхлээд машиныг инженерийн үйлдвэрлэлчээд тэгээд дараа нь тоноглолын компани руу явуулаад тоноглолын компани машинаа эхнээс нь дахиад задлаад дахиад өөрөөс тоноглолоо хийдэг ийм процессын дагуу явдаг. Тэгэхээр шууд үйлдвэрлэдэг тийм үйлдвэрлэж байгаа тоноглолын компани тэгэхээр хаанч угаасаа байхгүй мөн тэр түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлийн үед бас тоноглол гэдэг зүйл маань өөрөө маш их эрчимтэйгээр хөгжиж байна. Өмнө нь чинь юу тоноглол нь гэхээр юу гэдэг хөдөө явах оффроуд илүү тууч чадварыг сайжруулна гэдэг чиглэлээр аюух удаан олон жил явчихсан бол сүүлийн буюу 2008 оноос хойш гэх юм уу да 8 10 оноос гарч байгаа трендүүд юу болж хувирж байгаа гэхээр нөгөө хувцсан дээр жишээ нь дизайнерийн хувцас гэж байдаг те илүү үн цэнтэй өөртөө хүн зориулж хийлгдэг байсан бол одоо энэ маань улам хөгжсөөр явсараад автомашин маань өөрөө бас яг юм болчихсон. Тэгэхээр илүү дизайнерийн бүтээсэн машин гэдэг чиглэл сүүлийн их гарч байгаагийнх нь зах зээл дээр гол том хоёр төлөвлөгчний хэн бэ гэхээр Menzori компани нөгөө талаар мөн K1 гэдэг компани байгаа. Тэгэхээр юун төрөл энэ хоёр компаниг онцолж ярьж байгаа юм юу гэхээр энэ хоёр компани сүүлийн үед маш их юм зоригтой шийдлүүдийг машин дээр аягүй их гаргаж хийж ин л ба. Тэр нь юу гэдэг вэ гэхээр өнгөний шийдлүүд маш зоригтой байна. Дээр нь машины дээр нөгөө GoPro шинэ гар дизайны чиглэлүүд нь аягүй тийм зоригтойр хурц шийдлүүд гаргаад тэр нь дэлхийд дээр маш их тренд болоод хайп аваад байгаа. Тэгэд үүнийг ингээ жоохон уншаад судлаад үзсэн чинь энэ хоёр компани маань хоёулаа нэгдүгээр Иран хүний компани юм байна. Хэдийгээр Герман бүртгэлтэй Германы компанид явдагчсан үүсгэн байгуулсан хүмүүс нь Иран юм байна. Тэгэхээр чинь юу вэ гэхээр энэ дээр яг гол зангилаар гарч байгаа дотроо бодож ийм нөхөр Иран улс буюу Иран улсын иргэдэн мэн өөрөө юугаараа алдардаг өөрөө их тийм сэтгэл зүйн хувьд аягүй тийм гоо цаахны аягүй өндөр мэдрэмжтэй уран сэтгэмжтэй тийм үндэстэн Иран гэдэг одоо энэ үндэстэн байна. За бидний сайн мэдлэр одоо Иран хивс гэж ярьдаг тийм ээ. Иранчууд мань бас гар урлалаараа маш их алдартай. Дээр нь мозаикийн нөө хийцлүүдээр бас ноос бүтээгдэхүүн гэдэг ч юм уу. Ингээд Иран хүн маань өөрөө нэгдүгээр маш их одоо юм сэтгэмж сайтай тийм хүн байдаг, онцлогтой хүн байдаг бахна. Нөгөө дээгүр эдгээр машинууд маань арабын улсуудад яагаад айгүй их хайп аваад хэдэн сая долларын үнэлгээ хүрээд яваад байна уу гэд бодоод үзэхээр зөв логикгүй бодоод үзэхээр Иран араб гэдэг одоо энэ улсууд маань өөрөө нэг үндсэндээ бүсэд одоо газар зүйн байрлалаараа байгаас гадна шашны үед бас нэг шашинтай хүмүүс. Тэгэхээр бас энэ нөгөө талаар нэмнийхээс юм дэмжсэн юм бодлогууд айгүйх байдаг болов гэж бодоод бас үүнийх нүүр дүнд компани маань айгүйх маш сайн борлуулалт тэгээд үнцийн нэр үнд нь айгүй өсөж идэг гэж бодож байна. Яг л нөгөө өмнө ярьжсэн Virgil Abloh гэж дэлхийн одоо загварын ертөнцид хамгийн том нэр хүндийг авч чадсан анхны бүгд одоор байгаа цорын ганц өнгөт ярьсан гэдэгтэй яг адилхан ийм үйл суртал явдаг юм болов уу гэж бодож байна. Тэгээд K1-ийн компанийн хувьд бол өөрсдөө бол ингээд 15 жилийн турш ингээд карбон хэвцлэлээр хийсэн маш сайн компаниуд нэг. Тэгээд 2018 онд буюу одоогоос цаана 7 жилийн өмнө яг өөрсдийнхээ аль биесныхээ брэнд K1-ыг гаргаад
яг одоо ингэ явж гин тэгээд Кеванигийн машинд ингээд интернет рүү үзэх юм бол ер нь бол үндсэн философи нь бол загварын айгүй хурц шийдлүүдтэй бөгөөд машинуудаа айгүй лимит тоогоор буюу нэг машиныг нэг загварыг заримдаа нэг тохиолдолд заримдаа нэг 5 ширхэг ч юм уу үйлдвэрлэдэг ийм онцгой компани байгаа. За тэгээд энэ машины болохоор юу гэхээр Kawani компани дэлхийд 5хан ширхэг хийгдсэн машиных нэг нь байгаа. Тэгээд ямар онцтой юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцъя тийм ээ. Тэгэхээр түрүүний хэлдэг нөгөө дизайнерын машин гэдэг талаас нь ерөөдөө манайхаас ойлгох юм бол энэ машин талаар ойлгоход илүү хэлбэр авах болно. Юу гэхээр үндсэндээ ерөөсө гадна талын бүх body kit болоод дотор талын тоноглууд нь өөрөөс гадна хэд хөдөлгүүрийн үед энэ машин маань бас онцлогтой байгаа. 820 морины хүчтэй автомашин байгаа. Тэгэхээр тоноглууд хэдүүлээ ярилцъя тийм ээ. Тэгэхээр үндсэндээ бол товчондоо хэлэх юм бол энэ машин ерөөсө карбоноор одоо бүр ингэ карбон гэж бүх юмнуудын карбоноор хийгдсэн онцлогтой. Өөрөөр хэлбэл ерөөсө яг энэ урдлын шанаа гэж ярих юм бол тэ A баг нь байгаа шүү дээ. А багнаас урагшаага энэ бүх сэлбэг хийцэлмээр бүгдээрээ 100% карбон. Энэ фендер хүртэл ингээ 100% карбон. За тэгээд дахиад тойл, бэлгийн хүрээ, энэ гişгүүр хүртэл энэ гişгүүр одоо айгу таалагдсан. Гişгүүрийг бас ингээ 100% карбоноор хийсэн айгу гоё харагдлаа. Тэгээд энэ хаалганы хавцууд байна ингээд обууд байна те. Обууд нь болохоор Rolls Royce-тэй адилхан лого нүгэж нэг тишинтэй байдаг. Ийм хийцэлтэй обуудтай. За ийм байгаа. Тэгээд дотор талын хувьд нөгөө алдтай тансаг Hermes брендийн муу адил өнгөний кодоор хийгдсэн. Сүүлийн одоо яг тренд болоод байгаа. Ийм оранж өнгийн ийм салонтой бүтэн арьсаар бүрчгсэн. Ерөөсөө гадна талын болохоор тэр чигт нь карбоноор хийж болох бүх юмдын карбоноор хийгээд дотор талын болохоор сольж болох бүх айсуудын бүгднийг энэ үнэтэй арьсаар солиод тавьчихсан гэсэн үг. Тэгээд Kawani компани хувьд бол ерөөдөө Manzori компанид айгуу төстэй. Тэгээд бас уншаад ерөөдөө хүмүүсийн яриаг сонсож явах үед бол Kawani Manzori хуучин цагт хамт нэг компани байсан гэж би зөв сонсч ирсэн. Гэхдээ яг энэ талаар бол интернетээс мэдээлэл бас нэг олдсонгүй. Ийм байгаа тань. Тэгээд гадна талын хийцэл бол нэг анзаарсан юм бол миний зүгээр таалагдж байгаа зүйл юу гэхээр энэ машины тоноглуудын карбон хийцэл нь айгуу таалагдсан. Чанар нь яг энэ хийцлүүд нь ямар ч өөсөв байхгүй. Айгуу тэгшээ тэгээ илүү агрессив шийдэлтээс гадна нэг онцлог нь яасан бэлээ. Хөдөлгүүрийн хүчийг 820 морины хүч болгоод сольж сайжруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл стандарт G63 машин бол 570 морины хүчтэй тэгвэл яг хоёулыг бидний харж байгаа энэ машин бол 820 морины хүчтэй. Тэгэхээр хөдөлгүүртээр бол ямар апдейтүүд хийгдсэн байх вэ гэхээр мэдээж турбогоо сольчихсан байх нь байна. За дээр нь дахиад турботой холбогдлолтой хороопны компьютерийг солиод 1000 Нм гарах мушгилтууж гарах болгочихсон байна. За сэвчэнүүд нь дахиад уралдаанах байгаа. Тэгээд дээр нь мэдээж эндээ төрүүлсэн компьютер тюнингтэй ийм автомашин Монголд маань одоо ингээд ирчихсэн байгаа. Тэгээд ерөөдөө бол зах зээлийн үнэлгээ бол нэлээд өндөр үнэлгээтэй байдаг. Kawani компанид иймэрхүү автомашины зах зээлийн үнэлгээ 400 гаруй мянган еврогийн үнэлгээтэй ийм онцлогтой автомашин байдаг бохнэ. Тэгээд энэ удаагийн дугаараар ямар ч нэг Монголдаас гоё байгаа машин бас та бүхэнд танилцуулах гээд бэлтлээ. Тэгээд одоо хэдүүлээ Kawani автомашины бас дэлгэрэнгүй харцгаая. Mr. Sandman, bring me a dream. Make her the cutest that I've ever seen. Give her 2 lips like roses and clover, and tell her that her lonely nights are over. So please don't open your eyes. Mr. Sandman, bring me a dream. Fuck me cause you know my cutty. I'm smoking dope like a kid. I'm French bitch now it's like a ready. За тэгэхээр Kawani-гийн тоноглолтой ийм бас гоё дизайнерын бүтээгт Монголд ирчихсэн байгаа байна. Хэрвээ та сонирхож байгаа бол бас манай компаниар хурж ирээд үзэх бүрэн боломжтой байгаа. Тэгээд автоарт зүгээс сүүлийн үед бас дараагийнхаа прожект машинууд бас манайд байгаа. За мөн удахгүй бас нэлээ ховор төрлийн машинууд яг одоо ч Германд ашиглагдсан байна. Удахгүй Монгол ирж байгаа загварууд байгаа. Тэгэхээр автоартайгаа бичлэгийг хүлээгээд комент ч сууж байдаг тэр хүмүүстэй хамт айгүйх баярлалтай шүү. Тэрийг айгүйх уншдаг. Тэгээ бид нар ч чадлаараа ингээд шин зүйлийг хийх гээд илүү сайжруулах гэж хичээгээд явж байна. Тэгээд автоартын
дэмжиж та бүхэнд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаараа K1-ийн компани тоноглосон дэлхийд 5 ширхэг хийгдсэн G-class автомашиныг танилцууллаа. Та бүхэндээ удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая.